Эрдэнэ саналгын компани гүйцэтгэх захирал энэ ш ажлаасаа чөлөөлөх хүсэл гаргасныг өнөөдөр тус компани төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлсэн байна. Ингээд энэ шиг үргэлж ажилласан чөлөөлж оронд нь улсын хурлын гишүүн асан Яйчлын Батсүрийг төрийн өмчит Эрдэнэ саналгын компани гүйцэтгэх захирлаар нь томилсон байна. Эрдэнэ саналгын төрийн өмчит хоцрол компани төлөөлөн удирдах зөвлөлөөр хуралдсан байна. Энэ хурлаар Эрдэнэ саналгын хоцрол компани захирал Иниш өөрийн хүсэлтээр ажилласаа чөлөөлөх хүсэлтийг гаргасан байна. За харин Иргэд засгийн газраас 2008-2012 онд улсын хурлын гишүүн байсан Яйчлын Батсүрийг Эрдэнэ саналгын төрийн өмчит хоцрол компани захирлаар томилсон байна. Эрдэнэ саналгын хоцрол компани 100 саяхаас өнгөрсөн онд гэхэд 1 сая тонн нүрс олборлож гэрээний дагуу чаркод нийлүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө баруун саяхын уурхайг нээж 1.2 тэрбум тонн нүрсийн нөөцтэй 65% нь когсчих сайн чанарын нүрс бий гэсэн төсөөллийг гаргаад байсан. Саяхын баруун хэсэг дээр 100 саяхтай адилаар гэрээт олборлогч компани ажилуулахаар Америкийн нэгдсэн улсын Peabody Energy-д санал тавиад байсан юм. Цөөхөр хэлбэл Эрдэнэ саналгын юм нэг даг дээр зогсож байгаа энэ үед удирдлага нь ийхүү солигдлоо. Эрдэнэ саналгын компани захирал асан энэ ш өөрийн хүсэлтээр ажилласаа гарч байгаа гэдгийг хэллээ. Шинэ засаг гарсны дараа дарга цэргийн халуун талаа явагддаг нь жам шахуу болохоор яг ийм нэгдэлтэй үед түүний ажиллаа өгч байгаа нь эргэлзээ төрүүлж ирсэн юм а. Би өөрийнхөө хүсэлтээр ажиллаа өгч байгаа юм а. Яг зөвөр юу зэрэгчээд таарч байгаа гэвэл ингээд хүмүүс их өөрийнхөө хүсэлтээр өргөдлөө өгөөд ажиллаа өгöd байгаа тийм үе ингээд харчлаа л да. Уулын сонгуулийн өмнө бүр ингээд 5 сард өргөдлөө өгөөд энэ ажилласаа ингээд төрч гэсэн хүн дээрээ гэж бас бодож ирсэн. Тэгээ бас 8 сард одоо машин засгийн газар дарга нар томилдоход бас тэр хүсэлтэд уламжилж айлах хэлсэн л да. Тэгээ явсаар байгаа төдий өрчлээ. Зүгээр өгсөн шалтгаан бол одоо зөвхөн хувийн шалтгаан. Энэ гишүүн хувьд 2008 оноос Эрдэнэ НГЛ компани захирлаа томилогдож, Эрдэнэ саналгын компани байгуулагдах үед гүйцэтгэх захирлын албыг хавсрах хашиж байсан. Ингээд 2010 оноос Эрдэнэ саналгын компани захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдөж байна. Шинэ ирсэн захирлын нуруутай өөрийнх нь хийж эхлүүлсэн бүхнийг цааш нь аваад явчих хэмжээний харин ч дайггүй мэдлэг гэж тэрэгдэг байсан юм. Эрдэнэ саналгын шинэ захирал юуны төрөнд энэ компани өрийг дарж хөдөө бүрэн батгах чадaltaй болох хэрэгтэй байна гэдгийг мэдгдлээ. Энэ ордоо нэн даруй одоо дөрвөн эргэлтэнд оруулж ашиглалтнаа улс орны явцад маш том ажил төлөвлөж байна. Иргэдийн амжилтын чиглэлээр. Тэгэхээр зэрэг энэ ордыг одоо хурдан ашиглалтанд эргэлтэнд оруулах ажил бол миний одоо ойрын хугацаанд энэ тэрхүүний гол зорилт ажил байна. За гэтэл санхүүгийн байдал нь компанийн санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орчихжээ. Батцар 2008 оны сонгуульд арчилсан намаас нэр дэвшин улсын хурлын гишүүнээр ажиллаж ирсэн Москва хотын олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа худалдааны мэргэжил эзэмсэн дипломат юм а. Эрдэнэ саналгын хоцрол компани шинэ захирал томилогдсны дараа тус компани төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн өөрчилсөн байна.